Ер нь бид нэр утаанд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг асуулт дандаа тодорхойгүй байдаг. Анх 2008 онд улсын төв дээр утааны эсрэг гэж мөнгө тавьж гиснээс хойш янз бүрийн тоонууд дандаа гардыг. За хамгийн их нь бол мэдээж 5 лот биш. Нэг тэрбум, нэг их 495.3 тэрбум. Буюу ойролцоо 1.5 их 80. Агаар өчнө бууруулах үндэсний хөлбөр гээд 603 тэрбум. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн юун дээр 275 тэрбум. Гадаадын зээл тусламжаар 97.9 тэрбум. Орчны бохирд бууруулах үндэсний ороон дээр зардал гээд 92.8 тэрбум. Цэвэр ангаан сан дээр 69 тэрбум. Нийслэл улсын төсвүүдээр ямар нэгэн байдлаар давхарцсан байдлаар ингээ 30 тэрбум. Ингээ үндсэндээ бид нар яг өнөөдрийн байдлаар бүдүүн бараг тооцоор 3 их 80 төгрөгийг Улаанбаатар хотын утаатай тэмцээнийгээ зарцуулсан байна. 3 их 80 төгрөг гэдэг бол 2016 оны Улаанбаатар хотын төсөвтэй тэнцэн. Ер нь улсын төсөвтэй тэнцэн 2012 оны. Бид нар ингээд маш их мөнгөөр ингээд тоглож байгаа. За ингээд энэ ажлын хэсгийн дүнэлтийг ингээд харахаар шахмал түлшинд хэрэгэлсэн барьцалдуулагч 6 жил огт стандартгүй явсаар ирсэн. Тогтсон стандартгүй олон төрлийн барьцалдуулагчийг 6 жил үйлдвэрлэлдээ хэрэгэлсэн шахмал түлш хэмээх энэхүү төсөл бүтээгдэхүүн шинжлэх ухааны аргачлал эрүүл мэндийн талаас хариуцлах төсөл байна. Ингээд стандартын тухай хуулийн 13-4 дээр тохирлын гишлэг гэж гардаг. 6 жил та энэ тохирлын гишлэг аваагүй явцсан. Үндсэндээ Улаанбаатар хотын иргэд буюу энэ Улаанбаатар хотод эрүүл аюулгүй амьдрах эрхээр үндсэн үйлрэл хангагдж байгаа эрхийг бүдүүлгэж өччөөд 779 хүний амь насыг аваа отцсон. Одоо энэ үйлдвэрээ бид нэр ашиглахгүй гэж. Гэтэл 2020-2024 онуудад 5 лот түлш компани 5 удаагийн Т100 ингээд одоо дараалж хийлгээд нийтдээ 1,720,000 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн хүчин чадалтай болцсон юм байна. Одоо энэ тайлан дээр. Гэтэл Улаанбаатар хотын хэрэгцээ 600,000. Хэрэгцээнээс давсан юм юусэн. Одоо бид нар энэ үйлдвэрийг ашиглахгүй хятадаас 226 тэрбумаар хагас когшин түлш авна гэдэг ингээд сууж байна. Одоо энэ зөвхөн 5 лот түлшид оруулсны 1.5 ихнээ төрчин хайрын биш юм уу? Яагаад та нар ийм одоо вирус ойлгохгүй хүн хөрөнгө гаргасан бол мөнгө зарцуулсан бол тэрнийхээ араас гүйцэтгэлтэй нь хянаа явдаг шүү дээ. Яагаад ингэ бүгд ингэ одоо бид нар авахгүй боллоо гэж байгаа. Ийм одоо дураараа байдаг болцсон юм уу? Энд ч одоо ерөөс ойлгохгүй. Энэ Улаанбаатар хотын утааг буулгах ч одоо төлөвийн зорилго биш юм уу? 1.5 их 80-аар зарцуулсан 5 лот төлс чинь өөрөө хайрын биш юм уу? Зүгээр ингэ хайчих юм одоо боллоо гэд. Ерөөсөө хятаас авах боллоо гэд. Үнний араас ямар нэгэн хяналт шалгалт аудит хийдэг юм уу байнгын орон дарга? Ер нь энэ дээр бас нэг бүр яг тусаалсан нэг ажлаас гаргаа ингэ жижиг шин нэмэнд болоо. Яагаад энийг яриад өгөх гэхээр одоо ингээд өвөл болоод ирэхээр хүн ер нь бол гэртээ дулаахан байхын тулд гал төлж байгаа шүү дээ хамгийн энгийн лог. Тэгээд тухайн хамгийн дулаан юу байлгаж чад чинь тэрийг л хэрэглэж байгаа байхгүй юу? Гэтэл одоо захлааны үнийг нэмсэн нөгөө захлаанаар одоо халаадаг айлууд чинь буцаад түлш рүү орно. Хинт сард 2-3 сая төгрөг захлааны одоо дулаалтын төлбөрийг төлөөдөж чадахгүй. Энэ дор чонд гэдэг нь сайд үнийн нэмсэн. Одоо ингээд бид нар яг бодтор өөрөө орж ийн өгөхээр буцаад юу төлөх юм бэ гэдэг асуулт руу орж байгаа. Өнөөдрийн хүртэл 1600 үнэтэй үйлдвэр яагаад ажиллахгүй вэ? Эсвэл тэгээд хятадас когч нүүрс аваад тэрэндээ бэлдээд ажиллаагүй ш та нар. Ажиллаж явах хэрэгтэй шүү дээ. Шийдвэр гараагүй байхад ингээд үйл ажиллагаануудаа ингээд төр зогсооцсон хүмүүсээ ингээд одоо тараацсан юм яасан мэдэхгүй. Энэ дүнэлт бол ч амар юм биш үү? Юу вэ? Анханасаа энэ мэдлэн гэдэг ч юм бол үндсэндээ одоо угаасны өөрчлөлт хаягдл үсттэй. Тэгээ угаасны өөрчлөлт хаягдлыг өгөө тэр компани чинь татвараас 68 тэрбум төгрөг чөлөөлөгдсөн шүү дээ. Агаар цэвэр агаар сангаас. За жижиг гүшүүний асуултанд хариулъя. 600,000 төгрөгөөр үйлдвэрлэдэг. 150,000 төгрөгөөр борлуулдаг. Энэ Монгол Улсын засгийн газар буюу төрөөс яг энэ ард иргэдэд өгж байгаа бодит дэмжлэг гэж үздэг. Энэний зөрүү бол алдагдал гэж тооцож байгаа. Энэ анхнаасаа Эрдэнэс 5 толгой дээр ер нь бол нийгмийн хариуцлагын хүрээнд татаа сэлбэрээр явах байсныг тухайн үеийн удирдлагууд нь тухайн үед IPO гаргах гэж хэлсэн. Тэгээ өөр хэлбэрээр ингээд нэмээд бичээд явцсан өдөө хүртэл ингээд явсан. Энэ эргээд төлөгдөх ямар ч нөхцөл байхгүй. За би аж ахуйн асуудал одоо аж ахуй нэлээд эрхэлж исэн хүн учраас энийг яг аж ахуй талаас нь жижигхэн харсан юм аа.
улсаас түүхий эдийн өртөг таны ярьж байгаа сая 68 тэрбум төгрөгийн хөнгөлт эн чинь өртөгтэй шингэх ёстой. Ингээд нийлээд явах юм бол энэ чинь сая хэдэн зуун мянган төгрөгийн өртөг гараад байгаа байхгүй юу үндсэндээ. Үндсэн түүхий эдийнхээ өртгийг тооцдоггүй. Аж ахуй талаас харах юм бол одоо яг энэ цаг үе дээр бид нар яг энэ их хөрөнгийг зарцуулаад яг хуучин байх хിവэрээ нийтлэнг бол хог биш. Энэ бас боловсруулсан бүтээгдэхүүн. Энэ дэлхийд даяараа л яг энэ стандартаар одоо үг хэллэгээр явж байгаа. Боловсруулсан бүтээгдэхүүн. Үр дүн гаргахгүй байя. Яг өмнөхөө стандартаа бариад яваа гэд их хөрөнгө зарцуулаад ингээд явах юм бол энэ хуучин хിവэрээ яв. Үр дүн гаргахын тулд одоо Монгол улс түрүүн Батулд гишүүний асуусан асуулт те түүхий идэл байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр чанар стандартад одоо үр дүн гарах түүхий гэж алах. Үндсэн түүхийд маань 95%. Энийг ойлгох хэрэгтэй. 5% нь холбогч буюу барьцалтуулагч. Барьцалтуулагч бол үндсэн түүхийдийн одоо шатал дэмжих процесс дээр нөлөө үзүүлнэ. Өөр нөлөө үзүүлж чадахгүй. Одоо нөгөө дарга нар хэлж юм тийм ээ үннээ хэлээ. Битгий ноо гэд. Монгол улсад ямар ч шинжээч эрдэмтдээс асуусан энэс илүү үр дүн яг энэ хуучин аргаараа яваад гарахгүй. Бид нар бол яг хуучин арга стандартгүй байсан гэвэл бас удлаа стандарттай бид стандартаа мөрдөд явж ирсэн. Зарим нэг зүйл дээр алдаа гарч ирснийг бол үгүйсэхгүй. Дүнэлтээс талаараа яриад байгаа юм л да. Энэ стандартыг байхгүй байжгаад 2024 онд байгууллагын дотоод журмаар стандарт баталсан гэж. Тэгээд сая тэр тохирлын гэрчлэгээ яг бол наа чинь өдөр хуулийн 13-ын 4-чин хүний амь насанд аюул занал одоо хүний амь насанд аюултай бол тохирлын гэрчлэг авна гэсэн стандарт хууль байгаа шүү дээ. Тэгтэл та нар тэрийг авсан уу аваагүй? Би бол аваагүй 6 жил явцсан гэж бодож байна. Энд чинь 779 хүн угаартаж ямар нэгэн байдлаар амнасаа алдчихад байгаад энийг хүний амь насанд одоо хортой зүйл байсан гэж байгаагүй хэлэхгүй байлгүй. Тэгэхээр тэр стандартын мас юм байна. Хоёрдугаар тийм 2018-аас оноос хойш 2024 хүртэл ингээд 5 удаагийн тезүү хийгдсэн юм байна та нар. Үүн дээр тезүү хийхдээ нүүрсний чанарыг анх харьцуулахдаа одоо энэ тайлан дээр чинь ухаан удгийн уурхаан баяжуулсан нүүрсийг надаа баг нүрийн нүүрснээс зөвхөн давуу чанарын 3 үзүүлэлтийн тусгаж харин хөхөр үнслэг байдал гэх мэт эрс муу үзүүлэлтэн дээр огт дурдаагүй дүнэлт хийсэн байна гэж тезүүн дээр. За шижирэг гишүүний асуултанд хариулъя. Тавталгаа турш компани анх 2019 онд байгуулагдахдаа шамал туршны барьцалдуулагч эдийн бас судалгааг тухайн үеийн одоо шамал туршиг үйлдвэрлэхэд оролцсон эрдэмтдийн зөвлөлөөр судалгаа хийсэн байдаг. За энэ судалгаанд бол олон улсад бол яг барьцалдуулагчийн гэж шамал туршны барьцалдуулагчийн стандарт гэж тусдаа биежилт заасан стандарт байдаггүй учраас яг олон улсад одоо нийтлэг хэрэгэлдэг одоо барьцалдуулагчдыг ашиглаж ирсэн. Энэ юу гэхээр зэрэг сардуу суурьтай бентонитын одоо дүүргэгчтэй барьцалдуулагчийг ашиглаж ирсэн. За тэгээд Монгол улсад бас энэ төрлийн бас стандарт байхгүй учраас манай компани бас ер нь ямар ч байсан энэ мэдлэнгэн тохирсон барьцалдуулагчаа бид нар байгуулгын стандартаа байлгая. Энэ нь бол бид нар худалдан авж байгаа бүтээгдэхүүндээ тодорхой шалгуурыг тавьж өгье гэдэг үднэс боловсруулад 23 оноос хойш боловсруулж 24 онд Монгол улсын стандарт хэмжээ зүүн газраас байгуулгын стандартыг батлуулаад өнөөдөр мөрдөж байгаа. Тэгэхээр шамал түлшний үндсэн одоо гол барьцалдуулагч бол аль ч улсад олон улсад цардуул болон бентонитын орцтой барьцалдуулагчийг ашиглаж байсан учраас манай компани шамал түлшинд энэ төрлийн барьцалдуулагчийг ашиглаж байгаа. Тэгэхээр байгуулгын стандарт бол өнөөдөр мөрдөгдөд ажиллаж байна гэсэн үг. Стандартын хуулийн 13/4-чин би асууад тохирлын үнэлгээнд хүн малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учрал болсгүй бүтээгдэхүүн заавал хамруулж энэ тохирлын гэрчлэгээ авна гэдэг шүү. Та нар авсан юм уу гэж би асуудаг шүү. 6 жил авсан юм уу? Одоо байгаа юм уу? За бас одоо оруулж ирэх гээд байгаа тэр 220 тэрбумаар хулж аваад байгаа хятаас авах ч тэр когч чинь хагас когч чинь үрс чинь энэ гэрчлэгээ авсан юм уу? Туршилт хийгдсэн юм уу? Хийгдээд дүнэлтүүд нь гарсан юм уу? Ямар зах дээрээс бид нар бараа авах гээгүй шүү дээ. Чин цаад утга нь нийгэм хүний эрүүл амьд явах эрхийг бид нар яриад шүү дээ. Энэ тохирлын гэрчлэг авсан юм аваагүй юм уу? Авсан бол авсан, аваагүй бол аваагүй. Ингээд нэг хариулаад өгөөч.
шагнал түвшин дээр бид нар тохирлын гэрчлэгийг авсан. Тохирлын гэрчлэгийн хугацаа дууссан учраас бид нар 24 онд барьцалдуулагчийн стандарт гарсантай зэрэгцүүлээд бид нар тохирлын үнэлгээг дахиж хийлгэж шин төрлийн одоо түүхийд одоо энэ жил бид нар баяжуулсан нүүрсээр шагнал түвш үйлдвэрлэх энэ түүхийдтэй уялдуулж биднээс тохирлын гэрчлэгийг шинээр авах ёстой. Нийтлэнгийн түвшний одоо тохирлын гэрчлэгийн хугацаа дуусч байгаа. Тэгэхээр бид нар одоо баяжуулсан нүүрсэн дээр тохирлын гэрчлэгээтэй болно. Бид нар хагас шахамт түвшин дээр бол тохирлын гэрчлэгээ эднэрийг бол техникийн тодорхойлолтын дээр заагаад өгсөн байж байгаа. За сая тэр 5 төлөвч компани технологийн захирал шал худлаа ирсэн шүү. Бүр 100 худлаа ирлээ. Энийг энэ хамтарсан байнгын орооны хуралдааны тэмдэглэл заавал оруулмаар байна. Тохирлын гэрчлэгээ авсан гэж хэлсэн шүү сая. Стандарт хэмжил зүүн газраас албан бичгээр тодруулахад 5 төлөвч хувьцаат компани үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал төс бүтээгдэхүүнд стандарт хэмжил зүүн газраас олгосон тохирлын гэрчлэгээ байхгүй болно. Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга ганцуур гэдэг хүний гар үстэй малан бичиг. Одоо ингээд хурлын гишүүдийн асуусан асуултанд өөдөөс нь харж байгаа бүр жишимчгүй худлаа хэлдэг бол. Энэ чинь хуулийн хариуцлагатай шүү дээ. Худлаа хэлэх нь. Одоо яахан байнгын орон дээр ингээд байнга ингээд бид нар асуусан болоод хүмүүс нь хариулсан болоод ингээд худлаа хэлээд байх юм. Худлаа хэлсэнд одоо яахан чи бүр бүхэлд нэг байгууллагын ажлыг үүсгэжлээ сая. Бүр улаан цагаа худлаа ярьлаа. Та нар өнгөрсөн 6 жил нэг ч тохирлын гэрчлэг аваагүй. Буюу стандартад нийцсэн гэдэг бүтээн та нар өөрсдийнхээ баталсан дотоод журмаараа яриа яваад байгаа болохоос ш стандарт хэмжил зүүн газар дээр чинь налгаа. Монгол улсад стандарт хэмжил зүүн газар эднэр стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй маа. Бүр ингэж худлаа. Бүр ёстой аимшигтай худлаа ярьлаа шүү та. Ямар нэгэн байдлаар энэ одоо байгууллага нь энэ үйлдэлийн төлөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Хүлээлгэх хэрэгтэй. Чи 779 хүний амь нас яригдсан шүү дээ. 1.5 ихний төгрөг яригдж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд хариуцсан дараа нь ингээд орж ирээд шууд худлаа ярьдаг гэж болохгүй шүү дээ. Юу гэсэн үг юм бэ?